За ингээд энэхүү сайхан өдрийн мэндийг бүх хүрэлцэн ирсэн ахын дүүстэй бас дахин хүрэхэд таатай байна. За өнөөдрийн энэхүү Гэндэн Пил Чадрабал нарын үр хүүхдүүдийн найрсаг уулзалт 2024 арга хэмжээ маань энэхүү эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэн минь духлан сууж саатан болгоно. За бид бүхэн Гэндэн Пил Чадрабал нарын танилцуулгыг та бүхэнд танилцуулъя. За нэгдүгээр үе маань бол Орлон Дэнзэн, Арслан Төвдөн Лэгцэг. За хоёр дахь үе маань бол эцэг Лэгцгийн Гэндэн Пил их дорж дэрэм нарын одоо 2 дахь үе. За бид нар бол одоо 5 дахь үе дээрээ явж байна. Хүүхдүүд нь Гэндэн Пил Баамуу охин. За хоёрт Онтоо буюу Долгор, гуравт нь Данзан Чойдор хүү. За дөрөвт Аргачаа, тавд Жамсранжав, зургаад Найдмэд, долоодод Жамал Сүрэн, 8-д Жалхаа замц, 9-д Жалхаа гэсэн энэ одоо 9 хүмүүний үр хүүхдүүд бид өнөөдөр хуран цуулсан байна. Бүгдээрээ хал болгох жишээ. Бүгдээр нь эрүүлэх сар сайхан бүгдийг хүсэн өрөөё. За миний би Жалхаа замцын 5 дахь хүү одоо Гүнсэнгийн Гэрлмаа гэж хүн та бүгдийн өмнө зогсож байгааг бас танилцуулахад таатай байна. За ингээд та бүхнийхөө өмнө дуурсран хайгаа ахын дүүстэй хандаж сайхан мэдлэгэд ишүүлнэ хэмээн таны хүндэт хүн урьж байна. Энэ сайхан өдөр нар хорд гişirсэн манай байгаль дэлхий орон нутаг бол дэндүү сайхан хүлээж авч байна. Та бүхэнд бүгдээрэнд нас жаргал эрүүлэн сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За Гэндэн Пил Чадраудын хүүхдүүд одоо бүгдээрээ ингээд цуглаад байж байна. Ах дүүнэр бүгдээрээ байна. Гэндэн Пилийн биевэл 9 дахь хүүхэд нь байгаа юм. Одоо манай дээдсүүд бүгд бурхны орноос харж байгаа. Аав ээж ахын дүүс бүгдээрээ харж байгаа. Ингээд бүгдээрэнд нь энэ уул уян сумын 100 жилийн энэ ахын дүүс уулзсан энэ уулзалтын баярын мэндийг бүгдээрэнд нь хүргье. За энэ уулзалтыг зохион байгуулахад санаачлагтай ажилласан бүх хүмүүсүүд баяр хүргэмээр байна. За хүрэлцэн ирсэн бүх ах дүүнэртэй бүгдээрэнд нь баяр хүргэмээр байна. Ингээд одоо эрүүлэн аз жаргалтай сайн сайхан байцгаагаараа бүгдээрээ биний бодлоор бол 3 жил тутамд нэг уулзаж байвал яасан бэ гэсэн санал тавьж байна. Энийг хүлээж авбал бүгдээрээ одоо тэгээд 3 жил тутамд үр хүүхдүүд ахын дүүнэр бүгдээрээ уулзаж амьдсрүүн байгаа улсууд нь бүгд уулзаж байвал сайн байна. Энийг бас хэлэхэд зүйтэй байх гэж бодож байна. За ингээд та бүхэнд эрүүлэн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Сүмбэрлэх уулснахоо амргийн ачууршиг зинхэрдэг байна. Адхан хэтэ тонны монгос авин ролте хадэгнэмрэ. Эгин чирийн уулс толододнохоо эрдэний шижирас цэнгэтуята эрийн тэнгэр аргин утгами эсэг зүрхнэс мөнхийн уяатай Хэмбодга сондас шарганахоо амгодно болоод тэдмэн жороота такшингэр шанаас хүртсэн эзэнхөө тэнхи дун болоод дээр залуучна эгид чирийн ус толгодоо эдний шижирас тэгээд
Эрийн тэмдэг арилан нутаг элэг зүрхнээс мөнхийн уяатай Арвардаг ширсэн надрах сайхан өдөр үе утмаараа нийлж оргийн баяраа хийж Ерөнхийдөө манай бодсон угсаад энэс олонсоо яагаад гэвэл шатраа гэдэг хүмүүс ерсийн нүртэн шатраа гэдэг хүмүүс том оргийн усаа тэр оргийнхнаас шатраа гэдэг нь 12 хүн байдаг. Шатраадын анхны охин дөрвөн байна. Дөрвөн дараах үеийн усад битэр байна. Тэгээд шатраадын энэ удаа баг мэддэг чадсан. Орнуудаас хол амьдрал сууж байгаа учраас тэдэд хэл дуулах чадсан. Аа Тэгсийгэн гэндэрлийг бол орнуудтай очиж их сайхан төгсөлөө. Ерөнхийдөө энэ төгсөлтийг хамруулж байгаа хэрэгтэй байгаа юм. Би одоо бас тэр чатраудыг тань холбоос өгдөг эдгэртэй заримтай утсаарусаа яаж одоо уулзахгүй наа. Тэгээд энэ уулзалт энэ автобусын айлсуулт сайхан болоод баяртай байна. За баярлалаа танд. Эрүүлийн саруул сайхан бүгдийг хүсэн өрөөё.
зандан модод шиг итгэрч найхсан ачнаар За гэндэм бэлгийн өстөхөө дуурсрангийн ам бүл байна. За манайхан өөрөө хөөхд ачцаа нэр бүгдээрээ байж байна. За тэгээд хүүхдүүд би 6 хүүхдтэй маань 3 хүү 3 охин байна. За тэгээ бүгдээрээ гэр бүлтэй хань жилтэй өөр хүүхдүүдээ бүгдээрингийн өөр өөрснөө танилцуулнаа. Ууган хүү одоо дуурсрангийн баясаг гэж байна. Тэгээ манай гэр бүл одоо 2 хүү охин 2-тэй. Хүү охин 2 маань хоёулаа одоо гэр бүл болсон. Ачцаа нийлсэн 7 хүүхэдтэй. Ингээд тус тусынхаа ажил хөдөлмөрийг хийгээд ингээд дээрээ өрөөлөн саруу сайхан амьдарцгааж байна. За дарааны хөө эсвэл 2 дахь хүү баясгалан байна. Манай гэр бүл би 4 хүүхэдтэй 2 том нь ажлын шалтгаанаар ирж чадаагүй. Одоо хүрэлцэж ирсэн бүх ах トゥ ач зээнэр бүгдэнд нь их баярлалаа. Бүгдээрээ сайхан барилцгаагаарай. Яа. Бүр хүүхдүүд ач зээнэртэй баярын мэнд хүргье. Би ингээд дуурсрангийн 3 дахь хүү болж мэдлсэн. Охтынх нь хамгийн том баярмаа гэж байна. Миний хань мөнхтөр. За тэгээд 2 хүү 1 охинтой. Миний хүү төмөр замд машинист гэдэг охин маань шүдний хэмжээдэг. Тэгээд баг хүү маань бол шүтээс сурдаг ингээд оюутан. За ингээд ам бол маань өсөөд хүүхдүүд маань бүгд гэр бүлтэй 2 ач 2 зээтэй. Тэгээд бүх ах トゥ нартай ураг саданда бүгдээрэнд нь эрүүлэн саруу сайхан урт насаж удаан жаргаарай. Үүр дэвтэй хамт найрсаг байгаарай гэж баярын мэнд хүргье. Орон цуусын ах トゥ нартай бүгд энэ өдрийн баярын мэнд хүргье. За энэ бид бол одоо энэ дуурсан гэдэг хүний 4 дахь охин байгалмаа. Би нөхөр Жамбасрын байна. Манайх одоо 2 охин 1 хүүтэй 3 ач зээтэй. Бүгдээрээ Дорноо аймгийн Замуу цумд аж төрийн суудаг. За бүгдээрээ энэ хоёртай сайхан баярлалаа. Бага охин 5 дахь хүүхэд нь байна. Одоо миний хань хос 2 гээд тэгээд миний хүү Тэмүүлэн миний охин Минжин сор миний хүргэн ингээд зээ хүү 2 зээ хүүтэй ингээд бага охин ингээд өргөжөл явж байна да бид нар. За ингээд бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн. Бүгдээрэнд нь эрүүлэг аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсээ өрөө. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд дуурсрангийн 6 хүүхдийн отхон хүү баяр хүү гэж юм байна. Тэгээд энэ хүн бол миний гэр бүлийн хүн Сарантуяа гэж юм байна. Би 4 хүүхэдтэй. Манай хамгийн том охин байна. Хүслэн. Нөгөө 2 маань 2 3 хүн маань хамгийн бага нь энэ цэцэн бэлгүүн гэдэг байж байна. Дунд 2 маань энэ саксны талбай руу яваад одоо энд байхгүй байна. Тэгээд ер нь тэгээд ах эгчнэр болоод хамаатан садан ураг төрөл гэдэг маш үнэтэй одоо юу тэ маш үнэтэй ер нь хүний удам угсаа гэдэг юм бол зайлшгүй байх хэрэгтэй. Удам угсаагаа хүн мэдж явах хэрэгтэй. Тэгээд энэ арга хэмжээг зохиосон бас зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Амгалан Заяа ахтай бас баяр хүргэе, баярлалаа. Тэгээд бас аав ээжтэй урт насалж удаан жаргаж үр хүүхэд бидэндээ үнэтэй сургаалгаа хайрлаад өшөө олон жил үр хүүхдүүдтэй өмг төшгөн болж яваарэ. Тэгээд
та бүхэндээ сайхан баярлалыг хүсье. Хватаныгийн уул баян суманда Лэгцгийн Данзан жойдрын одоо гэндэм пилийн гэдэг үр сад бүгд ургийн баяр яваад ингээ хийцгээж цугалцгаалаа. Өнөөдөр энд одоо Лэгцгийн Данзан жойдр гэдэг хүний үр сад одоо үеийн хөгч одоо ам болоод цугалсан байна. Миний Данзан жойдрын Гомсрон гэж хүн Данзан жойдрын 4-р хүү нь бол төрсэн байт юм байна. За ингээд Данзан жойдр одоо өвөөгийнхөө үр сад одоо хамаатан садангууд тэгээд дараагийн үеийнхээ уулзч байгаа таатай байна. Ингээд бүгдд нь бас энэ уул баян сумынхаа 100 жилийг тэмдэглэж байгаа бас тохиож байгаад баяртай байна. Ингээд бүгд нь эрүүл сар бол инх сайхан хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. За ингээд ахан дүүсээр өнөөдөр ийм сайхан дэнж дээр уулзсан цуглаж ах トゥ нартэйгээ найрсаг уулзалт гэдэг ах トゥ нарын уулзалт боллоо. Тэгээ энэ уулзалтанд төрөлцсөн ирсэн бэрээ цүүл болон бүрэг цүүл одоо тэр бүх ах トゥ нартай баярлалаа. Бидний энэ гэр бүл Данзан жойдр гэдэг хүний үр хүүхдүүдийн одоо үргэлжлэл залгамж халаа болсон ах トゥ нар байна. Тэгээд Данзан жойдрын одоо охин Дарсран гэдэг хүний хүү Гамбалд гэж тэгээд манай гэр бүл ахан дүүсээр уулзж учирч хоорондоо ах トゥ усээ мэдлэгсэж нэг болон 2 өдрийг өнгөрөөжод туйлын баяртай байна. Миний бие 1977 онд Батсуур гэдэг Жимэд дуржийн Батсуур гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тэгээд манайха бид хоёулаа төрийн ордонд ажилладаг байсан. Данзан жойдр гэдэг айлынхаа Балжид гэдэг охиноос нь гарсан хамгийн том хүн зээ хүн байгаамаа. Тэгээд бид хоёр бол 42 жил амьдарч байсан. Тэгээд хүүхдүүд минь бүгдээрээ ажил хөдөлмөр хийгээд өнөөдөр ээжигээ дагуулж ирж энэ ургийн баярт оруулж хагаад туйлаас их баяртай байна. Та нартай эрүүлийн кийгвси урт удаан наслаараа гэж хэлье. Энэ сайхан өдөр энэ сайхан сэргэлэн дэнж дээр цуглаж ургийн одоо уулзалт баяраа хийж байгаа та бүхэндээ маш их баярлж байна. Тэгээд та бүхэндээ энэ сайхан баярын мэндийг дахин хүргэмээр байна. Би одоо Данзан жойдр гэдэг хүний ууган охин Цэвэгсүрэн гэж хүний өргөмөл хүү инх сайхны гэргий байна. За манайх одоо инх сайхан нэх гэдэг айл бол одоо ерөнхийдөө 4 хүүхэдтэй сайхан амьдарч яагаад хань маань одоо бас хэдэн жилийн 10 хэдэн жилийн өмнө өөд болсон. Тэгээ Цэвэгсүрэн гэдэг хүний одоо удам залгаа үргэлжлэлээ болсон доо бас их бахархалтай санагдаж байна өнөөдөр энэ сайхан өдөр. Тэгээ та бүхэндээ эрүүл инх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Дахин ингэ сайхан уулзаж байхын өрөөлийг төвшүүлье. За энэ өдрийн том амгалан ялцгаая. За манай ураг овгийн уулзалт сайхан болж байна. За манай энэ төлөөлөл жалхаа жамц жалхаа нарын үр хүүхдүүдийн төлөөлөл энэ торон цугдурсан байна. За манай өвөө жалхаа жамц нь 5
хүүхэдтэй. За тэгээд 5 хүүхдийн төлөөлөл нь энд ирсэн байна. Одоо ингээд манай гэр бүлийн наран туяа. Манай хамгийн бага Батуулга ахын минь гэргийн их мантах. За мөн хүүхдүүдтэйгээ мөн манай аав гомбын хүрөвдөрж бас энд ирсэн байна. За манай өвөө өөр эмч мэрэгчлээ, бага эмч мэрэгчлээ хүн байсан. Энэ утга орныхон төлөө олон сайхан хүмүүсийг эмчилж байсан. Тийм сайхан буянтай хүн байсан. Яг одоо дээр үед бол одоо ингээд ах トゥ нар бие биедээ өөр хүмүүстэй үргэлжлүүлээд бас биенийхээ дотоод дундорыг гүйцэтгэдэг байсан. Тэгээд манай өвөө олонгууд чадвар гэнтэн бэлийнхнаас санжаагийн гэдэг айлд өргөдөөд бас тэдний бас айлын бас өрөө хөвгдгөө байсан айл өнөр өтгөн болсон тийм түүхтэй юм лээ. Орлон ахны тийм гэнтэн бэлийн хамгийн бага охин Жалхайгийн өрөө хөвгдөд ирж байна. Энэ Жалхай гэдэг хүн 4 хүүхэдтэй. Жалхайгийн хамгийн том охин болонгол Хамсрын болонгол 4 хүүхэдтэй. 9 хүүхэдтэй. Тэгээд дараагийнх нь Дугуйр Сүрэн гэж байна. Дугуйр Сүрэн болонгол 10 хүүхэдтэй. Пагам 5 хүүхэдтэй. Ядман 8 хүүхэдтэй. Ингээд 4 хүүхдээс ийм өнөрөгдөн ам бүл байна. Манай холонгод Жалхай гэдэг түрүүн дахин ирсэн 4 хүүхдийн Дугуйр Сүрэн гэдэг айлын манай Дугуйр Сүрэнгийнх нь болохоор 12 хүүхэдтэй. Одоо 12 хүүхэд байгаа. Манай аав болонгод Дугуйр Сүрэн өөрөө хүний бага эмч, насаараа уулын сум, скватер сум эмчсэн эмч хүн байгаа. Манай ээж энэ төмөр манай ээж 12 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Жилхайгийн 3 дахь хүн манай ээж Пагам гэдэг хүн байсан. Тэгээд би өөрөө бол хамгийн бага хүүхэд нь ам бол ээжээс зургуулаа. Тэгээд хамгийн том ах маань Амар Жаргал гэдэг, дараагийнх нь Норва гэдэг, дараагийнх нь Саран туяа Батөршиг Түмэн гэдэг би өөрөө айлын бага хүүхэд байгаамаа. Гитүү Сүрэн гэдэг хүн маань бол манай ээжтэй цуг нэг айлын өргөмөл хамт өссөн тийм ах маань байсан. За өнөөдөр энэ сайхан өдөр ах トゥ нартайгаа энэ сайхан ургийн баяр хийлээ. Бид өнөөдөр энэ майхан дотор болохоор бол Жалхайгийн Жалхай жамцын гэдэг одоо Ламбус Сүрэнгийн гэдэг энэ үр хүүхдэд цугларч хад байна. Би бол Жалхай жамцынх нь одоо дунд охин. Би дээр ахтай эгчтэй Хадбаатар Нэргүүгээд доороо би эрэгтэй эмэгтэй 2 дүүтэй Батуулга Хишиг дүүрэнгээд одоо ах маань эгч маань дүү маань бол бурхны оронд орцсон. Гэтэл одоо гэр бүлийнх нь төлөөллүүд одоо байна. Манай бэр байна, мантах байна. Бүрөвдөрж ах, хүргэн маань бүрөвдөрж ах байна. За ингээд бидэд өнөр өтгөн айлууд болсон байна. Бид тавуулаа нийт аж ахуйч нийсэн бас нэг 12 хүүхэд байгаа. Би бол Намсрайжийн гэргий манайх 4 хүүхэдтэй. Миний хамгийн том охин Сарнай. Дараагийн охин маань Наран ундрах. Дараагийн хүүхэд маань Ууган Баяр, дараагийн хүүхэд маань Инг төргээд одоо бид Этэй тухтай амьдарч байна. Би дургийн баяраа хийнэ гэж 2-3 жил ярьж байсан. Одоо өнөөдөр тэр бидний бүсэл биелэгдлээ. Бидний бүсэл биелэгдэж бургийнхаа баярыг хийсэнд би ч гэсэн маш их баяртай байна. Буянтай буурлууд нь ирээдүйн хойч үеийнхээ сайн сайхан улс орныхаа хөгжил цэцгэлтийн төлөө залуугнаас халуун сэтгэлээр зориулан хөдөлмөрлөж ирсэн буянтай буурлууд өвгдээцээ хүндгэж та бүхэндээ сум байгуулагчийн 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж үр хүүхэд бидэндээ сайн түшиг болж явахын үлзийтэй өрөөдийг өргөн дэвшүүлье. Та бүхэн эрүүл энх урт насаж удаан жаргаарай. Дараагийнхаа голомтыг одоо энэ ийм даван дээр ингээд гэрээ тойруулаад миний ингэж олон гэрээ тойруулж барингуудаа дундаа ган толгой ягаад галаа асаагаад тэгээд хий гэж би бодсон. Сая бол одоо анхных бодоод хийж чадсангүй. Дараагийнхантаа энэ миний хүслийг биелүүлээрэ гэж та нартаа дахин захиа.
Манайх 6 амбултай байсан. Одоо ч одоо 20 болчиход байна. Гэхдээ хөвгүүдээ хэлий. Манай эхнийг Сарваар гэдэг Нэгтлэн бодог жүргизэлтэй. Би өөрөө мөнгө сайхан уулуурхай инженер. Манай том охин Одон Жимэг, дунд охин Одон Цэцэг. Хүү маань анги 50. Охин бага охин маань Отгон Цэцэг гэдэг. Хүүхдүүд нь бол одоо Одон Цэцгийн 3 хүүхэдтэй. Одон Жимгийн 2 хүүхэдтэй. 51-гийн 3 хүүхэдтэй. Отгон Цэцгийн 4 хүүхэдтэй. Улаанбаатарт бид нар ингээм амьдарч байдаг. Манай ах давдан амбул зоргуулаа. Ах маань дэтгэртээ сууж байна. Аваа чирөөг дэтгэртээ. Хүүхд том охин Алтан Жимэг цагдаагийн газар ажилладаг. Охин нь Алтан Навчин говийн компанитай нөхөр 3 хүүхэдтэй амтдаг. Нөхөр 4 дөрвөлээ. Манай ээжийн дүү Адя гэдэг манай анхны хамаатай хүн бид нартай хамт яваа. Одоо Адяг маань 3 хүүхэдтэй. Манай аавыг зав гэдэг. Чадварлын зав гэдэг. Энэ 2 дүүн мөнгө сайхан давтанд ингээд энэ 2 дүүн би зав гэдэг хүний хамгийн бага хүүхэд нэ. Бид нар амбул төсөөлөө амьдэрдэг юм аа. Чадварлын зав гэдэг хүний 6 дугаар охин байна. Ингээд бид эхээсээ өсөөлөө. Ингээд сайхан ургийн баяр хийж аав юм. Ингээд ургийн баяр хийж байгаатай чинь баярлж байна. За энэ ургийн баярыг зохион байгуулж байгаа Амгалан заяахтай баярлалаа гэж хэлье. Энэ хөгжүүлээ ингээд хамаатан задантаа нуулзсан их гоё үйл явдал болд юм байна. Би бол давлангийн баг хөргөн байна. Үнэхээр сайхан юм байна. Ингээд иймэрхүү баяр хийж яваар юм байна. За Амгалан заяахтай баярлалаа, дахин баярлалаа. Манай хатам ээж Баамуу гэдэг хүн байсан. Тэгээд нэг өргөмөл хүүтэй. Тэгээд би тэдний 17 настай очиж байлаа. Бэрээр. Тэгээд 4 хүүхэд гаргасан. Манай хатам ээж ер нь гэвтэй хүн байсан анхлан өвчтэй. Тэгээд тэрэнд яг байж байгаа сүултээ босоод хэдэн жаалын минь хардаг болоод тийм хамгийн том их чинь энэ одоо энэ уулзж байгаа улсуудын хамгийн том их чинь манай хатам ээж байхгүй Баамуу гэдэг гүшин байсан. Тэгээ ганц өргөмөл тэр хүүнүүл энэ анхлан пианер нэгдлэгж яхад атуучин болсон. Пианер нэгдлийн атуучин анхных нь. Тэгээд нэг уурганыхаа юугаар гэлээ нэг стол явсан гэсэн. Тэр чи хойшоо нэг гот руу нэг Оросын даан нэг хаана юунд төлөө нэг юмд оролцсон. Тэр байсан манай үл морь үйдэг байсан, хурдантай байсан манайхаа. Уурхайд 20 хэдэн жил ажилласан. Тэгээд хурдантай байсан манайх бол малтай байсан л да. Хурд адуутай азарг нь энэ тэнд дандаа төрүүлдэг юм байсан. Тэгээд энэ хүүхд дүүнэр нь тэр бол манай өгнөөс их айдаг одоо их үгэнд нь ордог ийм зарчимтай байсан энэ бол. Тэгээд энэ манай дөрвөн жаалууд бол дөрвөлээ эдгээр чинь бол уурхайд ажилдаг. Дараа нь Эрдэнэ зөгт гэж байгаа уурхайд ажилдаг. Дараа нь Эрдэнэ чимэг гэж байгаа юунд ажилдаг. Тэгээ манай энэ баг хүү одоо энэ баяр чинь уурхайд ажилдаг. Одоо
одоо бол хувьдаа гарчгаад байгаа. Тэгэл энд хүүхдүүд нь дандаа уурхайд ажилладаг. Манай энэ хүүхдүүд уурхайд ажилладаг бүгдээрээ ажилладаг. Манай энэ бэр долгор байна. Уурхайд олж илж байна. Одоо 20-30 жил ажиллаж байна. Тэгээ бүгдээрээ ийм уурхай дагсан уурхайд ажилладаг болсон байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Данзан Гендэн бэл чадраа бол нарын үр хүүхдүүд болох Данзан чойдрын 7 дахь хүү адил үшийн гэр бүлээс мэдчилж байна та бүхэндээ. За 1900 бидний аав адил үш нь 1949 онд Данзан чойдрын 7 дахь хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэгхийн гар дээр өсөж хүмүүжээд уул баян сумын сургуулийг төгсөөд 1964 онд Зөвлөлт холбоот улсын хүнд машин механизмын экскаваторын жолоочоор төгсөөд Улаанбаатар хотын машин механизмын баазд экскаваторчнаар ажиллаж байгаад 1970 онд Сүхбаатар аймгийн Бүрэн Зөвхтийн уурхайд өрөмдөгчөөр ажиллаж байсан. За ингээд Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаанд бидний ээж Бүрэн Зөвхт сумын сум дундын эмнэлэгт лаборантаар ажилласан. За ингээд аав ээж хоёр маань танилцаад 1972 онд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод ажиллаж амьдарсан. Ингэхдээ аав маань автоврын 12 дугаар баазад жолооч 1989 оныг хүртэл жолоочоор ажиллаж байсан. Ингээд 1990 онд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотын нефт хангамжийн газар Сэлбэгийн яруу жолоочоор ажилласан. Ээж маань Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт лаборантаар 34 жил ажилласан. За аав маань ажиллаж байх хугацаанд олон сайхан амжилтыг үзүүлсэн бидний бахархал юм аа. За ингээд амжилтаас нь дурдвал автоврын 12 дугаар баазад ажиллаж байх хугацаанд 5 6 7 дугаар 5 жилийн гавшгайч Сүхбаатар аймгийн 2 удаагийн аварга, Саятан бригадын ахлагч, Саятан жолооч хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагцсан. За аав ээж хоёр маань 34 жил амьдарч байхдаа 9 хүүхэд төрүүлэн өсгөж хүмүүжүүлсэн. 6 охин, 3 хүүтэй. ганц байсан. Тэр их гэж үтээс тэр үр чаданд би телевизэн гомч, телевизэн айлт, телевизэн гэдэг 3 хүүхэд нэ. Үр чад нэлээ 26 хүүхэд нэрүүлэнгээ сайн сайхан амьдарч байна. Тэр орондоо ичгээ сайн сайхан ах トゥ нэр үр чадтай сайн сайхан хүний бүсээ өрөө дөө. За сайн байна уу. Бүгдд нь одоо ингээд ургийн баяртаа хүрэлцэн ирсэн ах トゥ төрөлс өргөсөй бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд маш сайхан уулзалт зохион байгуулаад сайхан болж байна. Тэгээ бид нэр болохоор Лэцгийн Жамбал сурангийн өөр хүүхдүүд болон тэрний том 2 дахь охиных нь долмоогийн хүүхдүүд байгаа. Бид нэр тэгээ ихээс харуулаа. Бүгдээрээ ирэлцсэн байгаа, хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд одоо нөгөө бас наадам таарж байгаа болохоор ах トゥ нэр мөр мал гээд одоо зарим нэг нь араа хүрэлцэж ирж амжсангүй. Гэсэн ч төлөөлөл маань бүгдээрээ байгаа болохоор одоо төлөөлөд бидэтгэд би л одоо ах эгч нь болохоор ярилцлага өгч байна л та. За тэгээ бүгдээрэнд нь баярлалаа. Ах トゥ нэртэйгээ илүү сайхан дотн танилцсанаар
Тэгэхээр бид нар чи одоо үр ачцээ нартайгаа нийлээд ер нь одоо эхээс аруулаа ачцээ нэртэйгээ нийлээд 50 гаруй улсууд болсон байна одоогийн байдлаар. За тэгээ сайхан бүхний хүсье дөө. Урт удаан наслаараа ах эгч нартай. За би лекцийн гэндэм бидэн Жамбосрон тэр түүний охин найдмад 6 7 дахь үеийн улсуудын төлөөлөл байна бид нар. Тэгээд миний аав бол Орлын мэргэн гутагтын дэгчтэйгээ хоёулаа өргөдөн очиж тэгээд тэндээ амьдарч байгаа тэр гал голомтой сэргээд хийц сүмэ байгуулад хийц сүм дунзад ламаар ажиллаж байгаад Тэнгэрийн оронд тааллуулсан. Тэгээ миний аавын үр үргэлжлэл гэж одоо 150 гаруй хүн байна. Бид нар миний аавын их хоёрын үргэлжлэл нь. Тэгээд өнөөдөр энэ ураг төрлийн баяраа хийж ах トゥ нартайгаа уулзаж учирч байгаа их баяртай байна. Тэгээд олон энэ ураг төрлийнхээ ах トゥ нарт болон бүх ураг төрлийнхээ улсад амьдралд нь аз жаргал сайн бүхнийг өрөөгөөд эрүүлэн урт удаан наслаарэ гэж өрөөё. Тэгээд миний аав чинь цэрэг татагдаад цэргийн дарга байж гоод тэгээд цэргээсээ халагдаж ирээд тэгээд тэр Орлын мэргэн гутагтынхаа гал голомтын борхон сахиусыг сэргэж сүм хийдэх ажил хийсэн. Сум орон нутгтаа олон үүрэгтэй тийм ажил хийж алав хааж явлаа. Тэгээд миний аавын 4 хүүхдээс нь тэр 4 хүүхдийн болон миний аавын эгчийн 3 хүүхдийн ам бүл болохоор 150 ботлоо өрж өнөр утган сайхан амьдарч байна. Нутгийн буурал толгодын зэрэглээ нуран ахээлээ уянгийн зурагтай хурдан ахээрийн туран доороос уйдрах хатаасан уулзан чимээгтэй ярилцсан шаргалгуудмын өдлөн мандах сум тоостай дүмэн